Одоо өглөө унтаад босоод одоо би яг бодитоор өөрийгөө хэлчихье. Манайх нүүрс төлдөг. Би энэ шахмал төлөвч чинь төлдөг. Анх энэ шахмал төлөвч гэж би болоод төлөхөд гялгардуу сэлгэртүү тийм хар байсан. Өнөөдөр энэ нүүрсийг төлөхөд бүрзгэрдүү тагс утаата ийм нүүрс төлж байгаа. Энэ хоёрын ялгаа байна. Үнэхээр харамсалтай байна. Юу хийж байгаа юм бэ? Ард түмнээ аалгаж байгаа юм уу? Нэг бол ийм хоёрын хооронд ингэж баахан тоо яриад хэрэггүй. Бид нарт өнөөдөр үнэн бодит амьдралд энэ нүүрснийхээ асуудлыг шийдэд өгөөч. Энэ утаагаа янзлаач. Жил болгонд улсын хурал 4 жил болгон гараад ирдэг утаа. Өөр юу хийж байгаа? 5 дугаар түвшин компани 2019 оноос хойш өнөөдөр хүртэл шамал түвшнийхээ үндсэн түүхэд болох митлингийг бол огт солиогүй ирсэн. За энэ үндсэн түүхэд нь бол одоо ухаан удгийн Уан Баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн буюу митлингийг ашиглаж байгаа. Шахмал түвшний үндсэн түүхэд өнөөдрийг хүртэл огт солигдоогүй гэдгийг